За яг одоо ТV телевизийг үзэж байгаа хүмүүст Агар центрээс мэдчилж байна гэж. За Зэвэрэ ток шоуны шинэхэн дугаар яг одоо энэ цаг мөчид эхэлж байна. Сүүлийн үед бол их сонирхолтой зочдын санал надад ирж байгаа. 3 дахь өдөр болгон лайв хийж байгаа. Өчигдөр бол 3 дахь өдрөөр 20 цагаас лайв хийгээд зочинтойгоо уулзах холбогдсон. За сүүлийн үед бол их сенсацтай байгаа. Их олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж байгаа юм тамирчин бас Монгол улсын иргэн залуу байна. За тэгээд отгон жаргалын превийг өнөөдөр би урьж нэвтрүүлэлтэд оролцож байна. Тэгээд яг цагтаа ирээд бас жоохон хүлээлгч тавуулчлаарай. Баярлалаа. Их даруухан, их хөөрхөн. Өчтөр битэр уцаа ярихыг лайвараас үзсэн хүмүүс байгаа бах. Тэгээд соёлтой мундаг залуу байлаа. Тэгээд хоёулын хүмүүс ихлэ гоё танилцсан. Үзэгчдээс нэг өөрийгөө нэг довчхон танилцуулаач гоо. Намайг отгон жаргалын прев гэдэг. Би одоо 28 настай. Төв аймгийн Сэргэлэн сум төрсэн. Төв аймгийн. Тий, Төв аймгийн Сэргэлэн сум. Төв аймгаас их олон мундаг тамирчид гарч байна тий. Тий. Сүхбаат давраг гэ аваргаас ихсүүлээл. Жоо сандралтай байна уу? Телевизний. Гардгүй. За тэгээд ТV телевизийн Зэвэрэ ток шоуг өмнө харж ирсэн үү? Харж ирсэн. Яг нөө Чингис хаан гээд залуу орж яхад айгу сонирхож үзчихсэн. Чингис хаан гэж хэрэг юу Чингис хаан болоо гэх сонирхол. Манай төлөв чөлөөтэй бүрвэ. Тэгээ сайхан ярилцсан. Одоо юу нь бол нэг залуучууд анхудаа уулзаад ярилцдаг шүү дээ. Тийм сайн танилцдаг. Яг тийм л нэвтрүүлэг юм байгаа. Тэгээд битээ сандраараа, битээ саан зуураа. За тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумд төрсөн 10 жилийн сургууль, дээд сургууль хоёрыг хаанд төгссөн юм бэ? 10 жилийн сургуульд бол энэ хотод Улаан оронгийн 68 дугаар сургууль гээд Улаан оронд байдаг. Тэр сургуулийг 8 дугаар ангид төгсөөд тэрнээс үйлдвэр урлалын коллежид 8 дугаар ангиас 11 дугаар анги хүртлээ. Аялал жуулчлалын хөтөд тайлбарлагч мэргэжлэр төгсөж ирсэн. Дээд сургуулийг болохоор би өөрөө орж чадаагүй. Жохон мөнгө төрний болцоо. Тэгээд жохон болцооноос сар гэрийн болцооноос тавьчихдаг. Аав ээжээс хэдүүлээ вэ? Аав ээжээсээ болохоор яг аав ээжээсээ гэвэл ганцаараа. Яа манай ээж өөр хүнтэй суугаад 2 охин дүүтэй болсон. Тэгээ манай аав манаас өөр хүнтэй суугаад 1 охин дүүтэй. Доороо 3 охин дүүтэй. Өөр айлын том ганц уу баг. Энэ бол байнгын холбоотой хамт байсан уу те өсөктөө? Өсөктөө болохоор ээжийн 2 охин дүүтэй л ер нь хамт өссөн. Тий. Нөгөө охин дүүтэй болохоор аав охин дүүтэй болохоор 90 орчим бас өссөн л дээ. Холбоотой одоо бол байн холбоотой. 10 жилд бол байн хүүхд зодно үз. Байлцсан болборлаа. Үгүй TV өстө тийм хүүхд өстө байгаагүй. Байгаагүй. Одоо хүмүүс тэгж ойлгож байна шүү дээ. Лаг зодтолдог залуучууд чи багын л нэг тийм суйртай те хүүхэд зодож өссөн нэг тийм хүмүүс байдгаа гэж ойлгодог шүү дээ. Тий. Би болохоор ер нь өстө тийм хүүхд байгаагүй. Тэгэл ер нь л жоохон бүрэгдүү. Тэгэл багадаа нэг цэцэрлэгч явж байгаа болсноос багш нь солигдсноос хойш болцсон. Цэцэрлэгт явж байгаа. Тий, цэцэрлэгч яваа. Тэгэл ер нь өөрөө ганцаараа ингээд юм тоглоол. Тэгээ их харамч. Тэгэл өөрөө л юмраа тоглоол байна. Тийм. Амар муухай тийм харамч тийм жоохон муухай ааштай тийм хүүхдлээсэн. Тэгээ том хүүхдүүд ингээд тоглоом булааж мулаагаал яхаар уурлал. Бас тэгэл хүүхдүүд чинь зүгээр байж яхад нөө өөдөж мөдөхөр бас том хүүхдч байсан хамаагүй өөрөөгөө хамгаалал зодтолт нь бас нэг байж жайжаа хийчдэг. Тэгээд өөрөө бас бүр дийлэхгүй л хацчдаг тийм хүүхдлээсэн. Их шартай юм байна тий. Бас айгүй шартай тийм хүүхдээсэн. 10 жилдээ ер нь асуудалд ороод ээж амаагаа дуудчихсан тийм тохиолдол хүүхд зодотч юм. Хүүхд зодож бол яаж байгаагүй. Гэтэ бас нэг хүүхдний дээрлэхэд яагаад харна нэг хазаад тэгээ 2 хүүхдийг нэг хазаж ээжийнхэн чихийг бас айгүй халуутгаар ингэдэ. Тэр 1-2 дугаар ангидаа л яг тэгжсэн. Хацдаг. Ер нь их шартай юм шиг байна манай прөө тий. Хүмүүс наваа чим хүүхдүүд наваа хацдаг энэс холоогоор вампир гэл. Тэгэл. Тий. За яг холимогдлооны спортын суурь нь хаанаас эхлэв? Ер нь чөлөө төхөөр би анх үнгүй явуулна гэж зараар зах дээр ингээд хүүхд хөгжлийн төгөр ингээд хараа хяналт хүүхдүүдийг явуулдаг. Тийч очиж ирсэн. Тэгээд 2007 онд Наран хуглаа багшийн дагаад тийм тулааны урлагаар хичээлж эхэлсэн. Хэдэн онд вэ? 2007 оноос хойш. 7 оноос хойш. Тэгэл тунгоо багшигаа дагаж явсаар бол тунгоо багш маань ингээд холимогдлооноор хичээлдэг юм байсан. Ер нь энэ
спорт их гоё юм байна. Тэгээ Монгол хүнд бас тохиромжтой. Би бас чөлөө дээр явдаг гэсэн болохоор ер нь ягаад ч юм бас нэг барилдаан, хэвтер барилдаан нэг жоохон бусдаас жоохон давуу байгаад исэн. Тэгэл энэгээр тоглосон ер нь боломж юм байсан. Тэгэл хүмүүсийг яалаад исэн байнга ингээд өчиг болтоор ялаад. Тэгэл энэ дээр ер нь дурлал хичээж гисэн дээ. Тэр чөлөөт бүхэд хараан хүүхдүүдийг явуулдаг тэр дамжинд яагаад явсан юм? Тинчээ тэр үед нөө чөлөөтгийн сект 3000, юуны сект 5000, боксing сект. Тэгээ би яг тэр үед бас жоохон мөнгө муутай, жоохон өөрөө бас бага мөнгө олдог гэсэн болохоор ер нь алинд нь орохоо мэдгүй бас эргэлзээд яг тэр үед болохоор хүүхд хөгжлийн түвээ наран тулах дээр тийм байдаг гэсэн. Манай найз харин битүүр бүртгэлтэй байдаг гэсэн. Найзаагаа дагаад хамт очиод тийч орж исэн. Аав ээжтэйгээ ер нь амьдрал өгсөн тэр үед аав ээж минь яг нэг настад салцсан. Тэгээд тус амьдралаа өгөөд яг өөр хүнтэй суугаад тэгээд хойд ээж аавын л ерөөхдөө ингээд 90 орчим аав дээр нэг хаяа орчим тэгээд тэгж л өссөн дөө. Тэгээд хэдэн оноос хойш нарантуул зах дээр бизнес хийж эхэлсэн юм бэ? Хэдэн оны 2001 оны үед л яг нэг онд л хар цай зарж л эхэлсэн дээ. Тэгэхээр ч одоо 10-тай 11 төлөв хөлсөн. Тий 10-тай л яг 10-тай хөлтлээсэн. Хар цайг яг тийчээ нарантуулын уртлын зам ингээд нийл бас нарны зам бол тэр үед баригдаг байсан. Автобус явдаг байсан. 10 литр цайг 10-тай хөлтгээл 3 км хоол зайд. Тэгэл ямар ч гэсэн чадъя аваачаал өдөржингөө 10 литр цайгаа зараал 1000 төгрөгтэй болол. Тэгэл тэрүүгээрээ гэр орондоо хоол унд юм аваачаал. Тэгж гэр орноо бас тийжээдэг. Өөртөө бас хэрэгцээний мөнгө олдог тийм л байсан да. Ер нь яг зүгээр одоо ингээд харж байхад мэдээж хэцүү амьдралаас маш их байдаг те. Гэхдээ ихэнх дийлэх хандлага нь өрөвдүүлж мөнгө олох гэдэг нэг тийм дийлэх хүмүүс байна л да. Хөдөлмөрлөж биш, өрөвдүүлж. Тэ янз бүрийн бичлэг пост ч юм уу өрөвдүүлэл бичлэг хийлгээд ч юм уу эсвэл бичлэг хийх энэ боломжгүй бол мөнгө гуйж суудаг. Эсвэл хүүхдүүд одоо зүгээр харж байхад аюу хөөрхөн боломжийг хувцсан хүүхдүүд хаа нэг мөнгө өгөөч те. Тийм хүүхд маш их байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр үед чамд тийм хандлага байгаагүй гэж би хараад байна л да. Тэр үед бас би ингээд явж байхад би болохоор өөрөө яг өөрийгөө толгой мэдээлэл ингээл явдаг байсан. Зарим хүүхдүүдийн аав ээж нь нэг заруулаад мөнгөний урааж аваад тэгээд явдаг. Хүүхдээ ашиглаад бас явдаг хүмүүс бас зөндөл байдаг л та. Тэгэл зах дээр чи янз бүрийн хүмүүс л яана. Тэгээд бас тийм хүүхдүүд би бол бас нэг одоо бас би нэг юун дээр бас 8 ээж байгаа. Тэгээд багада би бас өөрийгөө ингээд одоо ингээд зам дээр ингээд хүүхдүүд ингээд юм зараад байж хат. Бас би багыг шиг ингээд яг би өөрийг шиг ингээд юм зардаг яг чинь сэтгэлээрээ хүмүүстэй ингээд харьцдаг. Хүмүүс итгэлийг алддаг тийм хүүхдүүд бас ингээд байна уу гэж ингээд үзэхээр бас үнэхээр ховорхон байна. Тэнд бас ингээд ах ч хоёросоо юм зээлчээд ингээд бас мөнгө төгрөгөө ингээд өгөхгүй цухтаах. Тэгээд бас тийм хүүхдүүд бас маш олон. Тэгээд тоотоо идэхин нэг бас үнэхээр сайн хүүхдүүд байдаг юм аа. Тэр хүүхдүүд бол бас үнэхээр баярлж өгдөг тэр дүү нарт. Одоо нарантуул дээр бол нэлээд олон жил бизнес гэж яриа шүү дээ. Бизнес хийж байгаа тий. Тэнгүүд жоохон хүүхдийг бол уруу татах эсвэл муухай зүйл рүү оруулах тиймэрхүү зүйл гарч ирдэг л байх л та. Тиймэрхүү зүйл хэрэг байв. Тэгээд тэндээс яаж өөрийгөө ер нь тусгаарлаж одоо ингээд бол пүрийг харахад бол арх уудгүй тамхи төгөл гэж бол би харж байна. Зүг үү? Тийм. Тэгээ яг тэндээс биеэ яаж татаж байгаа юм чи одоо тэр амьдралаас буруу замлаа орсон маш их хүүхдүүд байдаг шүү дээ. Тий? Нахаалнээс эхлүүлээд энгийн шахаад. Тэгээд тэндээс яаж өөрийгөө татаж хол ойлгож чадсан юм бэ? Би яг багтаа болохоор нэг аав арх уудаг, арх жоохон уудаг болсон. Тэгээд манай бас хойд аав бас яа. Тэгэл гэрч чинь нэг амар хэрүүлтэй зодон тэгэл ээжээ цухтаагаал аав дээр очтой. Тэгэхээр аав ч юм бас ингээл ягаал цухтаал бас. Тэгээд дунд нь хайчгаа мэдхгүй ингээл яв. Яг тэр үед би болохоор тэр арх тамхи тэр муу зуршил тэр ер нь ялангуяа архийг бүр үзээ ядаж жигссэн бүр жигссэн. Тэгэл ийм байх юм бол ингээд амьдрал чинь айгүй гоё амьдрал чинь ингээд сүрээд манайх чинь бас малтай байсан, юмтай бол юмтай айл байсан. Тэгэхэд амьдрал яаж тэр доошоо ордог?
ямар болдог. Зарим тэр яг сайхан аав ээж арх уудгүй сайхан аав ээжтэй хүмүүс ингээд ийм явж байгаа ингээд хажууд нь би ингээд жоохоо дараа. Ингэж л амьдрах. Би удам судраа өөрчлөе. Би бас нэрээ үнэхээр гоё амьдрий гэд би өөртөө ингэж шийдсэн. Тэгээд тэр тийм хүүхдүүдээс ерөөхдөө цухтагаад яг би ямар болмоор ингээл ингээд гоё ингээ хүмүүсийг харахаараа энэ нөө кинонд ирэх гоё хүмүүсийг харахаараа энэ хүн шиг болмоор байна гэл. Тэгэл тэр үед бас Rocky Balboa кино гараад амар бүр ягаал амар бэлтгэл хийгээл нөгөө тамирчин чинь тэгэл бүр ингээл дээшиг ингээл гараа хөргөөл бүх хүмүүс амар баярлал нөгөө эсрэг талын бүр ингээд дэмжихгүй байсан үүлжсэн хүмүүс чинь бүр хайрлал тэрийг хараад бүр Оросд болдог толонтой кино яг гэж тэ. Бүр тэрийг бүр хараад би бүр ингээл ягаал. Тэр үед чинь би бүр тэгэл цайд захаас очиод нөгөө үүрч автраа нөгөө юунд яадаг гэсэн. Мишок хийгээд. Тийм нөгөө төлдөг байсан байхгүй. Гэтэ төлөөгүй тэрийг бас илүүг автраад мишок хийгээд машиныхаа болон үлгэж байгаа. Rocky Balboa шиг болно гээл. Тэгэл хэвээр нүдэж өөрийгөө бэлдээл. Би жоохон үгчиг юм аа манай бүрүү ингээ ярьж байгаа. Үгүй би яг тийм л мөрөөдөлтэйсэн байхгүй. Яг тэр эднээсийг хараад ирээсээ мөрөөдөл яг л ийм шиг болно. Тэгээ сүүлд нэг тай бокс урлаг киног үзээд. Тэгээ нэг хулгайч хүүхд наваа дээрлэхэд тахын тай бокс урлагийг үзэж байгаа. Яг тай бокс өсөрж очиод өвдөглөх гээд гисэн чинь наваа гэстэй мандарч унтал загт юм да. Тэгэл нөгөөд чи зот болчтой. Өө кино үзээд ер нь хол явахгүй байх. Шантрах гардаг шүү дээ. Тэгээ тэрийг ч та мэдсэн. Тэгээ тэр хол бас наваа бас яг нөгөө таачиг ноолоо зохиод наваа гэстэй. Тэгчихсэн. Би тэр за тэгэл ер нь ялагдчихлаа гэл. Ямар ч байсан гэхдээ бууж өгөхгүй яаж байгаа нөө юмаа дээрэмдүүлэх гэдээсэн. Юмаа дээрэмдүүлэхгүй тэгэл ямар ч явж илсэн тэр залуу. Өрөвдүүлэх дээрөө бахархуулах гоё юу? Өрөвдүүлэх бахархуулах гоё аль нь илүү вэ? Бахархуулах нь тэр би тэгтээ бас намайг бас зарим хүмүүс одоо өрөвдөөл ахаар хий. Өрөвдөх хандлагыг чи яаж хүлээж авах вэ? Энэ залуу бол нэрээ өстой мөнчгөрөөрөө явж байгаа залуу те. Бензинсийг явж ин өрөвдөөл гээл. Чамайг өрөвдөж байгаа хүмүүст чи за гэж хүлээж авдаггүй эсвэл би өрөвдүүлмээргүй гэж хүлээж авдаг. Би тэгтээ өрөвдөх ч яг хүмүүс яг хараад л ажил хийлэн эргэлж байгаа ингээл өрөвдөж. Гэтэ өрөвдүүлмээргүй би бахархуулж бас нэр үнэхээр бас нэг үнэлүүлмээр байгаа байхгүй. Ингээ бас үнэлж л байгаа л хүмүүс намайг ингээ ойлгоод. Тэгэхээр өрөвдүүлнэ гэхээр бас яг би болохоор яг үнэхээр бас оюун ухаанаа ингээ зарцуулаад чи чинь багасаа л яг нэг юм мөрөөдөл 2004 оноос хойш спортыг хаях хүсэл байсан ч гэсэндээ би энэ хаяхгүй энийг мөрөөдлөө биелүүлж хэмсэн гээд баг багаар ингээд явж байгаа. Төсөөр байгаа. Тийм болохоор намайг өрөвдхийн оронд зүгээр л дэмжээсэй. Урамшуулаасай. Тийм бол би зүгээр үнэхээр дэлхийд гарнаа тулдна. Үнэхээр би зүгээр нэг мөнгө авчаад би зүгээр хүмүүст нэг юу ч өгөхгүй зүгээр нэг өрөвдүүлээд өнгөрдөг хүн биш. Би бол заавалж хариуг нь барьдаг. Би хэд дахин илүү хариуг нь барьж чадхаар тийм хүн гэдгээл би харуулахыг хүсэж байгаа. Би одоо яга юу гэж хэлэхэд байхээр залуучуудын хандлага нь аюу тийм бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Ямиг ингээд үнгөө авчих юмсан, өрөвдүүлчих юмсан, амархан олонний танд болчих юмсан гэдэг чинь нэг аюу тийм бүх зүйлийг хэлбраар хийх гэдэг нэг тийм хүмүүс байдаг учраас тийм биш байгаа манай пүрвэгээс бас үлгэж яваасаа гэж би үсгээд байгаа юм л да. Уриалах гэдэг байхгүй. Зүг үү? Тийм бас зүг тий. Бүрөө ер нь их жоохноор хүүхдэрэж юм шиг их тийм цайлга юм шиг надад санагдаж байна. Үний яриг сонсохоор мэдэгдэж шүү дээ. Одоо манай оператор залуучуудыг яриг сонсох юм бол их санаа суудсан их тийм хүмүүс байдаг байхгүй. Ер нь сонсоход анзаар хурдуу бас нэг гомдно. Хурдан бас гомдохоор яах вэ? Манай пүрвэ. Бас гомдохоор бас тэгэл дуу муугаа болоод ингээл. Гэтэ бол хурдан нэг айгуу гоё. Гараал ороод ирэхэд бас ингээл тайвширсан. Айгуу гоё тэгэл байждаг. Ямар юуны орд юм бэ? Пүрвэ. Би чинь загсны орд шүү дээ. Загсны орд. Загсны ордны залуучууд ер нь зөв уурлахаараа чи яаж уурлах вэ? Одоо жишээлбэл их нэртэй ч юм уу уурлах, гомдох зүйл гардаг л байлгүй хүний амьдрал юм шин. Яаж уурлах вэ? Тэгээд хүн үнэхээр чамайг өдөөд байвал яаж уурлах вэ гэл те. Би бас одоо тулааны урлагаа ирчээлээд ингээд явж байгаа. Яг тэр
уурыг бас ингээд дарж яг өдөрдөж бас сурж байгаа л да. Одоо ч ихэнхдээ суралцаад явж байгаа. Яг уурлаад хүн ингээд нэг хяналтаа алдаад ирэхээр тулааны урлагийн тэгэхээр л яг нокаутанд додуулдаг. Яг ухаанаа л ерөөсөө яг ингээд нэг төвлөрүүлээ яг ингээд яг яаж ч уурлж ийсэн ерөөсөө тэрийг царай төрхөн дээрээ бие мохотор ингээд шатаад ерөөсөө тэгж болохгүй. Шатаад тусам ингээд түүнийг ядралт нь ихсчихдээ. Тэрийг би бүр ойлгочод байгаа байхгүй. Тийм болохоор ерөөхдөө ингээд тайван яаж ч уурлж ийсэн тэрийг хүч болгоод ерөөсөө гарах хэрэгтэй. Яг зөв үйлдэл болгоод. Тэгэхгүй уурлаад ингээд хүнээс шатааж байгаа л тэрийг нөгөө эсрэг тал нь буруугаар ашиглаж идэг. Чамайг ашигласан ч юм уу ашиглахыг оролддог хүмүүс их байдаг байх гэж би харж байна л да. Ягаад тэгэхээр чиний ярьж байгаа яриа энд жоохон цайлган байгаа. Яг хүмүүс одоо энэ итгэл өгөөд ингэхээр улам давардаг тий. Хайр өгөхөөр тэрийн дааддаг нэг тиймэрхүү зан маш их байдаг. Надад ч гэсэн байдаг л баг. Тэгээд чамайг ашиглахыг оролдож байгаа. Яаж ашиглах гээд байгаа хүмүүс нь юу чамайг яаж ашиглая гэсэн хандлага харагдаж чинь чи бас хүн хэмжээнд харж л байгаа. Тий бас инээсэн болгон найз биш, уурсан бүхэн дайсан биш гээд би бас тэр үгийг бодож явдаг. Үнэхээр зөв хайрцаа яаж чин сэтгэлээрээ харьцаж байгаа хүн, чин сэтгэлээрээ биш харьцаж байгаа хүн хоёрыг бол яг тулааны урлагаар ингээд хичээлж байгаа. Бас ингээд дотроо ингээд өөрийн гэсэн бодолтой хүн болохоор бас тэрийг тунгааж боддог. Тэр бүхнээс бас үнэхээр хүн болгонтой бас ингээд сайхан харьцгил хүсдэг. Яаж хүн ашиглах гайдсэн ч гэсэндээ. Гэхдээ бол тэр үгүй хэлж чаддгүй юм шиг. Үгүй гэж бас хэлж чаддгүй байсан. Гэхдээ одоо бол бас нэг үгүй гэж хэлэх хэрэгтэй юм байна. Бас өөрийгөө бас хүн бодож ээж хэрэгтэй шүү. Бодож явах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй ингээл би ч юм болохоор ингээд энэ ч найз минь тэр ч найз минь би ингээл энэ найздаа тусалчвал энийг ч ингээл яач болов энийг ч ингээл энэний төлөө би ингээд мөрөөдлөө хаяад энийг ингээд тусалчвал ингээд энэ амьдрал нь сайхан болчих болов. Тэгэл би бас тэгж явсан. Тэрийг бол бас ярих юм бол маш их зүйл байгаа л да. Хамгийн том чамайг ашиглаж ирсэн чиний итгэлийг алдаж ирсэн зүйл юу вэ? Хамгийн том уу? Чиний бүр байнга бодож явах жишээ зүгээр их том чамайг итгэлийг чи алдаж ирсэн тийм зүйл юу вэ? Тэрийг бас яг одоо яг нэг сайн орж ирэхгүй байна. Гэхдээ ер нь бодож байгаа. За тийм юмнууд бас яг зөндөө олон би бас нэг зах дээр нэг жижиг лангуу ажиллаж байхад бас хүмүүс дээр бол итгэл алдах тийм тохиолдол бол аюух бас гардаг л байсан. Чамаас бол их хүмүүс юм зээлдэг бах те. Ойр орчны дүүнер мөнөр ч юм уу чамайг их зөөлөнтэй гэж хүлээж авдаг хэл та. За хаа нэг ундаа зээлч, хаа нэг юм зээлч чигээл зээлдэг те. Юу яг зарим хүмүүсийн хувьд бол бас яа л да. Нэг мөнгө төгрөгийг ярихад бол инээд юмтэй л дээ. Тий. Өөрийнхөө хэмжээнд бол жижигхэн нэг хэдэн төгрөгнөө бас зээлнэ л дээ. Тэгээд алга болсон хүмүүс л байгаа тий. Яг жижигхэн нэг хэдэн мянган 10,000 цаас 5,000 цаасан дээр л чанараа таниулчдаг хүмүүс бол зөндөө байдгийг. Тэгэл тэрэн дээр ч л ерөөхдөө хүмүүс чанар танигдана. Хүмүүс бага юм дээр итгэмжтэй хүн их юм дээр бас нэг итгэмжтэй байх байхаа л гэж боддог. 10-20 мянган төгрөг бага гэж юу? Үгүй 5-10 мянган цаас 5-10 мянган цаас 5-10 мянган төгрөг бага. Үгүй одоо бол бас бага болсон л да. Миний бүр бага үед бол ер нь их л мөнгө байсан. Би бол тэр мөнгийг бол хэдэн өдөр олдог байсан. Одоо айгуусаа мэдчих яах те. Тулсан газар 500 төгрөг олддог шүү дээ. Яг үнэндээ 100 төгрөг олддог те. Би ч ус авах гээд усны мөнгө ч олддог. Тэгэл усгүйч байдаг. Крантны ус уудаг үеж байдаг биз дээ. Тэгэхээр бол би 5-10 мянган төгрөг гэж гэсэн баг гэж ер нь бол нэг ярих дургүй байдаг. Тэгэхээр бас энэ дээр би нэг зүйлийг залуучуудаас нэг урайлаад ч юм уу хэлмээр байгаа зүйл нь мөнгийг цаас гэж би ярмаар байдаг. Тэ? Мөнгийг төгрөг яг хэлслэлээр нь хэлжиж тэр бас хүнд их үлдэцтэй үнэтэй байдгийн болов гэж хөвдө боддгийг. Тий, тэрийг бол би бас айгүй боддог. Тэгээ би ярьж байгаа за. Саяхан бас нэг цаас гэж хэлээд бас найзуудаа би ч бас нэг айгүй сул үг ихтэй тий буруу зүрх ярьдаг их хүн байхгүй. Тэгээ тэрийг бас найз маань хэлээд нэг ингээд тоохгүй ингээд ярьсан. Манай найз бол хэлсэн. Би тэр найздаа бол маш их баярлж байгаа.
Тэгж Монгол мөнгөийг төгрөг гэж ярих хэрэгтэй. Цаас гэж ерөөсөө ярих болохгүй. Үнэлэх Монгол төгрөгөө үнэлэх. Мөнгөө үнэлж биднээс эргээд мөнгө олж ариун цагаанаар орж ирж байгаа. Ялангуяа намайг бодох юм бол мөнгөний үн цэнийг маш сайн мэддэг баха гэж хувьдаа бүрөө бодож байгаа. За тэгээд хоёлаа толооныхаа яриаг дуусгач. За 2007 онд тоглож эхлээд холимог талаад хэдэн талааны хийв. Тэгээд яг одоо амжилт хэдтэй явж байна. Одоогийн байдлаар яг 7 тулаан хийсэн байгаа холимог талаанд. Хэд ялаа? 6 ялж 1 ялагдсан амжилттайгаар. Хинд ялагдчихваа. Яа энэ гой нэг ингээд огт нэг ингээд ялагдаагүй нэг тийм амжилттай хүмүүс надад энэ гоё яригд. Гэтэ ерөн зөвөр нэг инкч хиймсэн гэдэг одоо боксing money гэдэг хочтой нэг дулаанч байна те. Мөнгө гэдэг хочтой. Мөнгийг бол зөвхөн секунд олдог дулаанч шүү те. Conor McGregorтай боксинг талаа хийдэг. Хинблэ? Floyd Mayweather. Тийм ээ. Floyd те. Тэнгүүд нэг ялагдаагүй юм гоё цувралыг үргэлжлүүлсэн бол хинд ялагдчихв. Баазгүй дамлан бүрүүгээд тамирчин бас тэр 2012 онд тулж ирсэн. Юугаар илүү өссөн юм бэ? Тэр үед бол жингэрч илүү байсан. Тэгээд яраарч илүү байсан. Тэгээд туршлаарч илүү байсан л та. Тэгээ би оноогоор тэгтээ би бол бас мөчөөг өглөгөөцөө. Нокаутанд бол ороогүй. Нокаутанд бол ороогүй. 3 үед тоглож цагаа дуусгасан. Тэгээд оноогоор бол хожигдсон. Саяны циркийн төлөө боллоо те. Казахстаны тамирчин хожлоо. Бас сонирхчдын MMA бас дэлхийн авраг болсон байна тэр тамирчин. Тэгээд ер нь бол 5 Монгол тулалдсан. Тэгээд 2 нь ялж 3 нь ялагдсан те. Чи хичнээн ялсан ч гэсэн нөгөө 3-ыг ялчаасаа гэдэг сэтгэл чам төрсөн яг үнэн гэлээрэй гэж. Үнэхээр би яг үнэндээ болохоор өөрийнхөө тулаанд ялцсан учраас за би л ялцсан юм чи хамаагүй гэж бодсон уу? Яг эсвэл тэр үед тэр 3 хүний тулааныг бодоогүй юу? Эсвэл яг тэр 3-ыг бодсон уу? Яг үнэнгээ л хэлээрэй. Би үнэхээр ялчаасаа, үнэхээр жоох удаан тулалчаасаа гэж бодсон л да. Яг би бас тэр үед яг үнэнгээ хэлэхэд яг календар нэг зарна гэдэг бодсон байсан. Би өөрөө нэг 1000 календар хэвлүүлсэн 400-аад зарцсан 500-600 календар үлдсэн байсан. Яг тэр үед бас би календаруудаа бүгдийг их нэртэй ингээд аваад ирсэн байсан. Эхнэр нь гадаа зарж ирсэн. Тий гадаа зараад бас эхнэр манай ихнэр авахгүй байна. Гадаад бол авахгүй чамаас л авах гэсэн. Тэгээ би үнэхээр удаан тоглож байсан. Тэгэх юм бол хүмүүс тараа явчихгүй. Тараа явахаас өмнө би зарчмаар байсан. Тэгээд үнэхээр би хувцас өмсчөөд нэг хүмүүс тэр үед чинь бас ялцсан болохоор нөө зураг даруулъя гэдэг нэг бүр ингээд нөө буцаж тусчаад яа бүр удаан ингээд хувцас өмсөд нэг чүүтэйтэй гарч ирээл календараа барайл гараад ирсэн. Барайл нөө зарах гал гараад ирсэн чинь манай нөө нэг 2 тамирчин байсан чинь би 8 дахь тоглолтод л байсан. Тий миний дараа 2 ангууч ад чухал 2 тоглосон байхгүй. Тэгээ тэр 2 маань айгүй маш хурдан ялагдсан байсан. Тэгээ би өстэй жоохоо яачихгүй тэгээ бүр амар хараа. Календартай л байсан байж монголч те. Ялчаасаа манай монголчууд ялчаасаа гэдэг сэтгэлийн цаана календараа л зарчих юмсан гэдэг бодол байсан биш үү? Би бол гэхдээ ад жавхлан гээд тамирчин найзаа бол ялчих байх гэдэг үнэхээр итгэжсэн. Ангуучиг бол би яг гараар зөхөж чадахгүй бол барилдаанаар бол угаасаа барилдаан муутай болохоор ялагчих байхаа л гэж бодож ирсэн. Яг зүгээр бас би эндээс яг юу харах гэдэг хэрэг чамайг өөрийнхөө хувийг хичээдэг хүн үү эсвэл бас баг хамт олноо монголчуудыгаа гэдэг хүн үү гэдгийг л харах гэдэг юм л да. Гэтэ бас мэдээж яг үнэнгээ хэлж байгаад баярлаа. Календар бол бодогдчихсэн байх нь шүү дээ. Ялч хүү тэр бол үнэн байх нь те. Тэгээ дээрээс нь яг зүгээр миний л хувьд нэг тэг санагдав. Одоо жишээлбэл ямар нэгэн тэмцээн уралдаанд тэр бас ордог байсан. Тэгээд өөрөө ялагдсан, ялсан ч гэсэн ингээд нэг бусдыгаа ингээд нэг хамт олноороо багаараа ялцсан бол гээл ямар гоё вэ те гээл бодогддог байхгүй. Тэгэхээр бас чамд нэг тийм өөр ингээд лаг хүн гэж сайн хүн гэж юм биш шүү. Зүгээр нэг тийм бодогддог гэсэн. Чамд нэг тийм бол бодогдоогүй л баг те. Яг битэр нэг клубын Гарибд MMA-гийн манай найз маань ялсан байгаа. Яг бит хоёр уг нь яг нэг Монголдо болохоор өөр клуб багхгүй. Тавуулаа бид тавуулч өөр. Яг манай клубын Гарибд клубын найз маань ялсан л да. Яг миний тоглолтын өмнө. Би манай клубын яг хамт яг бэлтгэлээ хийсэн, хамт ингээ хөлсөө туслуулсан. Би нэгээ үнэхээр нүдийн нөхөр хүртэл ингээ бэлтгэл дээр зогсон. Би нүдөө хүртлээ зохиулсан. Тэр найз маань ингээ ялсан болохоор би үнэхээр баярсан. Тэр найздаа бол үнэхээр баярлаад би бүр медалаас найз аваад би үнэхээр найз маань ялсан юм чинь
би ч гэсэндээ ялахын тулд хичээнэ гэд би тэгэл гарсан. Бас тэлтэй манай амхаар байна тий. За тэгээд календараа хийдэг зарав. Календараа тэгээд яг гараал ирсэн чинь хүмүүс ингээд дууссан байсан. Тэгээд үнэхээр календараа аваад тэгээд яг өөрөөс хүмүүс нөгөө сарнидсан. Тэгээд яг хүмүүс календар авах нь үгүй зүгээр намайг чинь зураг даруулъя гэж энэ тэндээс тэгэл яагаад календараа тэгтээ бас нэг 5 6 7 8-ыг зарсан шүү. Бас тий. Тэгээ нийт хэрэг зарав 1000-ыг хэвлүүлсэн. 1000-ыг хэвлүүлсэн нэг 400 эдийг зарсан. Тэгээ ашигтай юу ашиггүй юу? Ер нь яг ашиг л яг үлдчихэж байгаа юм л да. Би бас хүнээс мөнгө зүг зээлээд ингээд хэвлүүл. Гэтэ бас ойрын үед бас намайг дэмжих байгууллагууд яг тэр тэмцээнд ялсны дараа гарч ирээд үнэхээр маш их баяртай ерөөсөө ойрд бол нэр үнэхээр баяртай явж байгаа. Бүр хүсэл мөрөөдөл минь бол нэрээ биелэхэд ойрхон л байгаа юм шиг санагдаад тийм л явж. За календар нь бол энэ байна. Хэдэн төгрөгийн үнэтэй календар юм бэ хөө? Энэ болохоор 50000 төгрөгийн үнэтэй календар байна. 50000 төгрөгийн үнэтэй календар үү те? Энэ болохоор ингээд бөөний барааны ингээд эрхийн бичиг гээд миний ажлуудыг усундааны. Тэгээ би болохоор яг энийгээ болохоор бас нэг худлаа ярьсан юм чи бол. Гэтэ би худлаа яриаггүй. Би энийг бол байн заавалжгүй ажиллуулна. Яг би өөрөө нэг дэмжигч байгууллага Алтан дорнод Монгол гээд компани захирал Гамболд ах маань намайг дэмжиж ажиллахаар болсон. Харин тийм байлээ. Би зургийг харсан. Одоо тэгээд тэмцээний цаанаас нэг тавьчих. Завчи. За тэгээд яаж дэмжихээр болов? Дээрээс нь саяны тэмцээний шагнал урамшуул нь хэдэн төгрөг байсан юм? Энэ тэмцээний болохоор шагнал урамшуул нь болохоор 2 сая төгрөг байсан. 2 сая төгрөг. Маш их мөнгө шүү. 2 сая төгрөг гэдэг чинь Монголдо бол хамгийн өндөр хөлбөмбөг талааны төрлөөр бол хамгийн өндөр нь л. Гэтэ ангуучгээд одоо карьертэй залуучууд байл л те. Тийм. Нэг цохилд оноо зохих юм бол $5,000. Тэр нь одоо 12 сая төгрөг, 13 сая төгрөг шүү дээ. Тэгэхээр найзыг бол бага байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр бас одоо ер нь жоохон карьер маркетинг гэж юм зүйл байх хэрэгтэй шүү. Одоо ангууч бол те олон Facebook, Instagram дагагчтай, олон фэн октодтой загвар өмсдөг байсан залуу гээл тэнгүүд те. Газрууд тэн дээр маркетинга хийгээд чамаг нэг цохилт болгоны чинь онсон цохилт болгоны чинь $5,000 өгнөлж байна. Тэгэхээр яг энтэй адилхан бас маркетингийг сайн хэрэгтэй юм шүү. Тэгэхээр одоо маркетингээ яаж хийх гэж бодож байна? Бүрвэ? Би бол одоо ямар ч байсан бэлтгэлээ сайн хийж өөрийгөө нэг яг Монгол төмнийгөө баярлуулж ялж тэгж л маркетинг хийе гэж бодож байгаа. Тэрнээс биш. Одоо янз бүрийн царай мараа гараад маркетинг хийхгүй л дээ. Одоо бол ерөөсөө одоо цагаан сарын дараанаас бол би одоо баг пэйж орохгүй. Би уцаач харахгүй. Тэгж одоо бүр яг нэг оройдоо нэг галт нэг оруул орно л. Бас орохгүй гэсэн. Нэг жоохон хүүхдтэй ярьж байгаа юм шиг. Манай зүүрэгийн хамгийн хүүхдээрээ ч юм хамгийн жоохон зочин байсан гэж байна гэж би өөртөө бодож байна. За тэгээд манай бүрөөж одоо их нэртэй хязгаар танилцсан юм бэ? Их нэртэйгээ 2013 онд танилцсан. Одоо Мамат одоо оноор бол 5 настай маматай. Маматай. Оноор гэдэг юм чи. 2014 оны мамаа л та. 14 оноос 19 он гарсан учраас 5 настай. Тий 5 настай. 14 оны 12 сараараа бол дөнгөж 4 нас үлээ. Одоо мамаа нь баг манай пүрвэгээс баг хөөхөн том хүн шиг байх шүү. Ийм жоох хөвчгээс одоо хүн амьтанд ашиглуулчих уу гэх юм одоо бүр айгаад. За тэгээ Гамбол тэгээд за захирал залуу одоо яаж дэмжив? Намайг ах бүр тоглолтын дараа шууд уцтаад ахын дэмжээ төгс цогтыг дэмждэг ах нь байгаамаа. Гамбол гэдэг ах гээд тэгээ хэлсэн. Тэгээд би болохоор бас тэр үед тэр Гамболд гэдэг хүнийг ерөөсөө мэддэг. Корпоратив ах шүү дээ тэр чинь. Тийм би ерөөсөө Facebook-оор харсан байхгүй Гамболдыг. Тэгээ та нэг хүмүүст амар их юу нөгөө үгүй нөгөө та би Facebook-оор харсан та хүмүүст амар их хахуул өгөөдөөс ах мөн өгөөд. Тэгсэн чи ах нь шууд хэлээ ийцэн үү? Тэр би сайн мэдгүй яг тэр хахуул махуул өгсөн гэл тэгээд амар их шуугаадсэн. Тэрүүгээр л мэдж байгаа юм чи. Тэгэхээр тэгсэн чи ах нь ахуул биш л дээ уг нь гэл тэгтээ яхаа би юу та бас лекц мэгц уншиж юм шиг үлээ тий би бас алт үтсэ гэл тэгсэн чи дэмжиж байгаа бол баярлалаа ахын дөө
ах дээр нэг уйлж уулзаач гэж хэрнэ. За заах гэж. Тэгээ яаж дэмжиж гэж? Очоод тэгэл уулзаа. Хэдэн төгрөгөөр яаж дэмжиж гэнэ? Өө тэгсэн чинь ханд ямар ч байсан нэг юу чинь энэ ялтыг чимээлээ ахын 5 сая төгрөгөөр ингээд дэмжигээд 5 сая төгрөг бүр ингээд тогтонд хийцэн бүр гаргаад би чи бүр шокнд нүд оройдоор галах юм байгаа. 5 сая төгрөг ингээд дэмжиж байгаа тэгсэн ерөөсөө надад түүх ерөөсөө урд нь дэмжсэн байгууллага. Гэхдээ надад дэмжсэн байгууллага байгаа. Tesla компани бол надад намайг 200 сая төгрөгөөр ивент тэгээ бүх юуныхаа боломж ороод тий. Tesla компани юуныхаа бүтээгдэхүүнээсээ бүгднгээс нэг бүр ингээд жижиг ингээ хайцсан хийжсэн. Тий. Гэхдээ тэр үед чинь би бас ерөө хинч намайг мэдхгүй тийм л үед намайг дэмжижсэн. Гэхдээ ер нь бол ойлоо ингэж бодъё л доо чи нарантуул зах дээр бизнес хийдэг үү? За залуу байсан бол зүгээр нэг тамирчин тий зүгээр энгийн гэр бүлд өсөж асуудалгүй өсөж торнод одоо UFC буюу холимодлоор хичээлсэн бол өнөөдөр чамайг хүмүүс ингэж хүлээж авч дэмжих байсан болов? Ястаа мэдгүй би. Яг бас нөгөө хөдөлмөр хийгээ явж байгаа хүмүүсийг бас монголчууд бас ойлгоод айгүй бүр чамаас ихтэй амжилттай тоглож байгаа залуучууд байгаа шүү дээ. Ер нь бол байгаа л да. Одоо рекорд нэгтэй олон хүн ялж ирсэн гадаад руу явдаг залуучууд байгаа. Гэхдээ тэднийг монголчууд ингэж хүлээж авдаг байхгүй. Манай монголчууд нэг бол айгүй тийм сөрөг зүйлийг тусгаж тогтоож авдаг. Нэг бол одоо хөдөлмөр хийж байгаа. Гэхдээ нарантуул дээр чамайг бизнес эрхэлж ийсэн учраас магадгүй олон хүн төрж байгаа гэж би харж байгаа. Энэ үнэн үү те? Тий үнэн л дээ. Үнэн биз дээ те? Надаас илүү угаасаа тамирчид бол зөндөө байгаа. Би бол тэрийг чам дээр харин хүмүүс попрох үедээ л гэж би айгаад байна. Чам дээр одоо өөрийгөө лаг хүн болж харагдуулах гэж чам дээр өөрийнхөө карьерийг өсгөх гэсэн хүмүүс гарч ирэх үедээ л гэж би айж. Яг үнэндээ. Чамайг ийм жоох хүчиг ийм цайлган болохоор чинь идэх хүмүүс их байх баха. Тэгэхээр бас эхнэр бас их айхтай бүсгүй байгаа бах гэж би өөртөө найдаж байна л да. Манай бас л жоох хөвчил яана. Тийм хүн байгаа. Тэг ингээд гэхдээ яг тийм хүмүүс их шүү. Би одоо бити тэгээсэй л гэж хүсэж байна нэрээ. Залуучууд те одоо дүүгээ дэмжин маа дүүгээл зураг авахуулаад фейсбુક дээр хийгээд хамгийн ихний попорж байгаа чинь ер нь бол те тэнгүүтээ цаашаа чамайг нэг жоохон мөнгөөр ивент тгээд ч юм уу эсвэл за жоохон мөнгө гэж яриад байгаа сэтгэлийн мөнгөөр за тэрийг ер нь бол хүн сэтгэлээс өгөхгүйгээр өөрийнх нь карьерийг өсгөхийн тулд хам зураг авахуулаад за би энэ залууг дэмжиж байгаа шүү гэд энэ бас ер нь бол нэг төрлийн өөрийнх нь карьерийг өсгөж байгаа л зүйл байхгүй юу. Тэгэхээр чам дээр ингэж байгаа хүмүүс их гарах бах одоо ч мэрсээр харагдаж байгаа л гэж би өөртөө бодож байна. Ялгаж байгаарай л гэж. Би хувьдаа бол яг дэмжсэн хүмүүсийг энэ ган бол тахтай ярихад бол би ингээл очиод яг ган болохыг би нэг мэдэхгүй байсан байхгүй. Тэгээд найзаасаа ингээд манай ихтгэлтэй ах нэг найз ган болохыг яриаггүй шүү. Зүгээр ер нь хүмүүсийг ярьж байгаа шүү. Тий. Би тэгээд найзаасаа асуусан. Найзаасаа асуугаад үнэхээр уулзаад үзээ. Тэр хүн үнэхээр чам тусалж чадхаар хүн гээд тэгсэн. Тэгээ би очиод яасан үнэхээр тэгээд нэг том боссууд ингээл харахаар ингээл жоо ингэсэн тэгэл ингэж хялан захиа харсан. Тийм л хүн байх бол ямар байх бол гээл очиод уулзаад үзсэн. Тэгсэн энгийн мөртлөө айгүй зүгээр л очиод уулзсан. Зааханд сайн байна уу гээл уулзаад. Зааханд чинь юун дээр яадаг вэ лүгээр ахын дүү бүгээл нэг намагч айгүй гоё хүнд итгэлтэй гоё харьцаал. Тэгэл тэрэнд нь бүр амар их баярлсан. Тэгээ чи энэ их нэртэйгээ юун дээр зогсдог гэлөө. Чи тэгээд аханд хэдэн төгрөг олдгийг. Тэгээ ингээд тэгээ бүр чиний цаашдын зорилго чинь ямар байгаа. Тэгээ би тэгээд зорилго морилгоо ингээд бүгдийг ярьсан. Тэгээ би ингээд гадаад руу бас явж бас бэлтгэл хийх ингээд бодол санаатай байгаа. Тэгсэн чинь тэрэн дээр жаах нь бас дэмжиж болно. Дэмжинэ гэж тэгжсэн. Тэгээд бас ингээд гадаад руу явахаар эхнэр маань бас ингээд эхнэрийгээ бас ингээд ганцаар ингээд үлдээчээд ингээд зам дээр үлдээчээд ингээд явахаар бас зам дээр бол бас хэцүү байна. Бас бий байхгүй бол бас хэцүү л гээл. Тэгэхээр чинь ах нь бас эхнэрийн чинь чиний дэмжээ сургалтанд суулгаад үнэхээр ингээд компанид аваад ажиллуулсан ч болно. Чи бас ахыхаа ингээд саналыг энэ ажлын санал ч гэндээ чамайг ажлын байраа хангаад ингээд дэмжиж явъя. Тэгээд тэгснээ шууд өөрөө шууд туслахуудаараа яахгүй өөрөө намайг дагуулж яваад
ингээд компанийнхаа ингээд хүмүүстэй ингээд уур танилцуулаад ийм хүмүүсүүдийг ахандаа ийм бэлтгэл манайх ийм заалтай. Тэгээ бэлэн сар 5 сая төгрөг бэлгэлсэн байна шүү дээ. Тий. Танд билсэн байна шүү дээ. Тэр 5 сая төгрөг бэлгэлснээс нь илүү өөрөө ингээд ерөөсөө надтай ерөөсөө ягаад өөрөө ерөөсөө тайлбарлаа. Ямар ч өөр нөө дагалдах хүн байхгүй ингээд явуулаад. Тэгэл хүн болгоныг хардна гэж байхгүй л дээ. Гэхдээ тийм зүйл гарч ирэхгүй гэж би хэлж байгаа шүү. Тэгээ саний ингээд тусаж мосож байгаа юм бол мэдээж гоё сэтгэлийн бэлэг байж болно те. Гэхдээ энэ дээр далимдуулаад бас чам дээр янз бүрийн өөр зүйл, муухай зүйлүүдийг хийх хүмүүс гарч ирэх үедээ л гэж би хэлж байгаа шүү. Тий. Тэгэхээр одоо гамбол тахал сайхан ах нь шүү дээ. Харин тэгэд надад айгүй гоё сайхан сэтгэл төрүүлсэн. Тэгээ би бүр ангийн мөртлөө айгүй эгэлгүй хүн байна даа л гэж бодсон. Ер нь хүн дээр яг мөнгөний эрхчлэн төрөөд ирэхээр улам их гоё даруй хүн болдго юм шиг байгаа шүү дээ. Яг энтэй адилхан одоо энэ зодон зохионы спортоор хичээлдэг хүмүүс бол улам л даруй хүн болдго те. Бас тий даруй хүн болдог. Бас үгүй гэж бодлоо. Энэ хүн амтна модалцаад байдаг үстэй. Ер нь л тэрнээс ч л ер нь өөрөө өстө төвчиж өстө өөрөө нэг хэрэг төвхт орооцолчихгүй шиг нэг хүнд нэг юмгүй мөрөөрөө л явах хэл өстө хичээдэг шүү дээ. Эхнэр нь жоох хөвчөг, өөрөө жоох хөвчөг. Тэгээ гурван жоох хөвчөг хамт байх юм шүү дээ. Тэгээ одоо бизнес нарантуул зах дээр бизнес хийгээд ер нь өдрийн хэдэн төгрөг олдог юм байна нэрээ тэр. Өдрийн 150-аас 200 мянган төгрөг олдог. Бас тэгтээ цэвэр ашиг нь биш үстэй тий. Цэвэр ашиг нь бичлээ. Гэтэ зундаа бол бас аваа бас сайжиртана. Ундаа гэл зараал тий. Ус ундаа мундаа ч бүр ерөөсө одоо бас биднээс хүмүүс танигдсан болохоор айгүй бас боломжий. Одоо энэ бизнесийг хийхээ болж байгаа гэсэн үү тий. Энэ бизнесийг харин нэг гамбол тах дээр бас ажилтнаар орно гэд бүр ингээд нэг тавьсан саналыг хүлээ авсан байна. Энэ бол харин жинхэнэ сайн үйл шүү. Өөртөө ажилтаа болгож өгнө. Эхнэрийг нь бас ажилтаа болгож өгч юм шүү дээ. Тий, эхнэр маань болохоор бас ажилтаа тэр оруулъя гэд бас өгний ярьсан ба. Тэгээ эхнэр маань бас нэг энэ сурсан дассан энэ нарантуул дээр бас байвал зүгээр юм уу гэж бас эхнэр маань бас яриа л байгаа л да. Тэгээ би бол яг ховдоо бол өөрөө гамбол тахын саналыг бол яг хүлээж зөвшөөрөөд бол авсан байгаа. Би бол угаасаа гамбол тах дээр үнэхээр намайг дэмжиж гэсэн анхны тийм том яг байнгын дэмжиж ажил хийсэн анхны хүн. Тэгээ би үнэхээр их тэрэн дээр бол маш их баярлсан. Яг өөрийнхөө яг үүднээс. Тэгээ би бол гамбол тахад бол баярлж явж байгаа. Тэгээд зүгээр ажиллаа хийгээд би бэлтгэлээ хийгээд дэлхийн авраг болохын төлөө л ажиллаа хийгээд цалингаа аваад тэгэл дэлхийн авраг болохын төлөө л хөдөлмөрлөн. Өөр илүү тустай юм бол байхгүй. Хүн ер нь өсөж дэвжиж сайжирдаг шүү дээ. Одоо жишээлбэл хамгийн ингэж шийхэ зөөгч хийдэг байлаа, дараа нь бармен хийн, тэгээд нэг газрыг хариуцж яваад менежер хийн гэл хүн өсөж дэвждэг шүү дээ. Зарим нь болохоор трийг нь энэ одоо жоох амжилт үзүүлээд ирэхээр хуучин зүйлээ хайж ийн гэж харах ч муухай хүмүүс байгаа. Хардлыг харах хүмүүс байгаа тий. Тэгэхээр бол энэ бол би дивжээд өсөөд дараагийн шатлуугаа явах хэрэгтэй гэж би өөртөө бодож байна. Эхнэр болохоор мэдээж бас дассан учраас эндээ баяа гэж ярилцж байгаа юм биш үү? Бас дотроо лангуун тэр авъя гэхээр түрээс нь өндөр үү? Харин тэр дотор лангуун бас бодож л бас уг нь бодохгүй тий уг нь дассан газар тий. Дассан газар бол угаасаа хэд байх вэ нарантуулын түрээс? Дотор бол угаасаа үнэтэй л яг би яг дотор зогсож үзег болохоор яг сайн мэдэхгүй л байна л да. Гадаа ер нь бол гэхдээ яг энэ хуулиндаа зөвшөөрөлтэй гэдэг юм уу? Ундаа зардаг, зам дээр зогс зардаг. Хуулиндаа бол ямар ч зөвшөөрөл авахгүй л. Би бид хоёр ч юм бол нэг хүн амттай ерөөсө хэрэлдэж уралдахгүй. Ямар ч тийм асуудал гарахгүй. Гэтэ яг хөөж тууж исэн юм байна уу цайлан дээр? Хөөж туун ерөөсө тэр чинь хөөж туун торгон барина өстэй. Хамаг нөгөө нэг өдрийнх нь орлогыг торгоод аваа явчихдаг болчихлоо тий. Тэг ин ачиж мачин нэг айл ерөөсө тэгэн шүү дээ. Тэгэл би ч юм бол үнэхээр та бүхэн ингээ яаж би ингээ тамирч юм аа гэл ингээл гуйж муугаал. Тэгэл цаг үнэхээр нэг хүнтэй чинь зөвл харилцаад бас арга чарга нь бас олдоол яадаг л та. Зөвл натдаг байднэ гэж. Зөвл натагаа тий идэн. За зөвхөн. За тэгээ одоо л мэргэжлийн одоо гадаадын уралдаан тэмцээнд явах бодолтой байгаа маань зорилготой байгаа юм байна. Гадаадын уралдаан тэмцээнд явж гадаадын тамирчтай зодтолдох бол бас мэдээж шал өөр байгаа хэл. Тэгээ саяны Казахстаны тамирчинтай толтоход тэгэл гадаад руу явж тэмцээн уралдаанд ороод амжилт үзүүлэх хамгийн чиний дээд зорилго чинь яг юу байгаа? Дэлхийн аварга. Хамгийн дээд зорилго бол Манай FC. Тэгээ цаашлаад бүр UFC-ийн аварга болно гэсэн л зорилготой байгаа. Өөрийнхөө чинь 57 кг-д.
57 одоо UFC-д амар тамирчин байдаг те. Тий. Хар. Яг нэрийн сан. Тэр хар одоо болохоо одоо юу байдлаар ялагдсан байгаа. Тийм үү. Одоо Олимпийн чөлөөтөхийн авраг Хенри Сижудо гэдэг авраг болсон байгаа. Шинэ авраг гэсэн. Шинэ авраг. Сая болохоор бүр 61 кг-ийн аврагыг бүр 1-р раунд дээр бүр цохиж унагаагаад дутуу гаргасан. Тийм бас агуу шилдэг тамирчин байна. Олимпийн авраг тэгээд UFC-ийн дэлхийн авраг бүр агуу хоёр бүр бүстэй болцсон. Тийм бүр айгуу. Одоо энэ ирээдүйд бол тэр хүнтэй тулдах нь шүү дээ ер нь. Тэр үед бас тэр авраг маань бас бүс алдахгүй байж ивэл бас тулднаа л гэж. Тэр үед одоо хэдэн жилийн дараа? Тэгэл ойрын хугацаанд байгаасай л гэж мөрөөд зорин. Өөрөө тэгэл хэр их сайн хүчээ хөдөлмөрлөн тэргээл болно л доо. Хүн ирээдүгөө одоо зүгээр би хамгийн энгийн шиг авч байгаа шүү. Одоо зөв энэ бильярдны чи явал. За бильярд тоглоход брейк буюу хамгийн макс брейк нь 147 оноо байдаг байхгүй. За би энд бол 100 оноо авна гэж хүн нэг зорилго тавьдаг шүү дээ. Яг энтэй адилхан чи яг хэдэн жилийн дотор би UFC-д орно гэдэг зорилгыг тавьж хөдөлмөрлөх үү? Би бол ер нь 4 жилийн дотор л UFC-д орно л гэж хөдөлмөрлөнө. Хөгшин гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Одоо хэдэн настай залуучуудыг одоо UFC чигт аюу залууч тамирчид бас байдаг юм байна. 24 5-тай тамирчид байна те. Тэгэхээр одоо чин 28-тай. 29 одоо ер нь бол Монгол хүний хувьд бол яг одоо яг 28 нас бол дөнгөж эхлэл амжилт үзүүлэх эхлэлийн нас л та. Дэлхийд Аз хүний нас бол ер нь наад хүмүүс болохоор нэг жоохон гадаад хүмүүсээс арай юу ч байдаг юм уу? Физиологи жоохон удаан байдаг юм уу? Жоохон оройтод жоохон амжилт гаргадаг гэж би өөр хувьдаа ер нь боддог. хэд хүртэл судалдах вэ? Ерөнхийдөө 40 45 хүртлээ. Манай Жадамбай нарны хулаг багш болохоор одоо хүртэл зодгоо тайлаагүй. Үнэхээр дэлхийн авраг цолыг 40 наснда авсан тийм агуу тамирчин байдаг. Би ч гэсэндээ бас тэр багш чигээ тэр яагаад байж болохгүй гэж. Би ч юм бол 28 настай байна гэж би бас өөрийгөө доторж бас хурцлж бас зоригжуул бас урам өгч явдаг. Гаднаасаа хараад яригч сонсох юм бол 20 хэв шиг л санагдав. Би гэхдээ нэг танитай аппаратн дээр үзүүлсэн чи 12 настай гэж. Яа, тэр бараг үнэн бахуу яа. 12 настай гэж гарсан. Би дуурайг ахын дөг гिच гэдэг нэг ярен дундаа нэг жоох хөвчөг болохоор нь. Тэгэд одоо бас нэг би яг зөвхөн ингээд мэдээж амжилт амьдрал чухал те амжилт мөнгө чухал. Гэхдээ хамгийн чухал зүйл бол ялч гэр бүл байдаг. Хань чухал те үр хөвгөд чухал. Тэгээд одоо мэдээж байнга ингээд зодтолтол цохиулна, зодуулна, бэлтгэл сургууль тэгээд явна. Эхнэрт юу нэр хайр халамжийг тавьчих. Эхнэртээ бас хайр халамж бас тавина. Бид тавина. Яаж тавьж ийн? Бас орой бас тэгэл хоёрлаа ядарсан авд тэгэл ороод нэг хаяа бас нэг массаж хийж өгнө. Өө ямгөргийн. Тий бас хөл гарын бас нэг угааж өгнө. Тэгэл бас нэг гэр орондоо бас нэг хаяа би бэлтгэлээ хийгээд өглөө нэг би үлдчих юм бол бас гал хөстэй ингээд байлгана. Бас хаяа гэр орноо бас цэвэрлчихнэ бас. Хувцас бас угаачна. Эхнэр бас хувцас угаагаад бас айгүй ядраад идэв. Би ч бас хаяа хувцас угаачна. Тэр халамж юу өстэй тий? Ер нь би халамж л гэж боддог. Би халамж гэдгийг их буруу ойлгож байсан байхгүй юу? Буруу ойлгодог хүн бейси. Тэгээд халамж гэдэг нь шүү дээ. Би одоо ингээл гоё цэцэг өгөөд ч юм уу те эсвэл гоё газар дагуулж яваал эсвэл гоё одоо юу гэдгийг романтик зүйлүүдийг хийгээл те бөгж мөгж өгөхийг би айгүй хайр халамж гэж андуурдаг байлаа л та. Гэсэн хайр халамж бол яг чиний хайр халамжийг үзүүлж байгаа зүйлийг хэлдэг юм байна те. Массаж, жижиг сажиг ингээл ажлаас нь хөнгөвчлөх, туслах, дэмжих ийм зүйлийг л хайр халамж гэж би хувьдаа одоо зүйлүүд ойлгодог болчиход байгаа. Тэгэхээр чиний хайр халамж бол хамгийн зөв хайр халамж шүү гэж би өргөд хэлэх гээд байхгүй. Баярлалаа. Романтик уу? Бас романтик талтай гэж. За манай пүрвэ яаж романтик вэ? Найсан сурж аваа. Яаж романтик? Яваас яг романтик л шүү дээ. Одоо тэгээ одоо яг яаж романтик? Хэлчихэж бас эвүүлтэй гэдэг. Яг одоо зөвөр нэг бас эхнэрийг бас нэг үе үеийн сэтгэл хөдлөлийн яаж гаргаж чинь те. Нэг гоё романтикнаас нэг залуучууд гоё зөвлөл та энэ тулаанч залуучууд яаж романтик гэх юм. Бас одоо бас яг тэгэл романтик өөрөө ч бас романтик л гэж бодоод байдгийг. Тэгтээ хэлчихлээ сонсоо. Яг нөө нэг юугээ дотроо ингээ гаргахаар юугээ яг нэг ингээ тулаад орохоор ингээ яг яаж романтик хэлчихснээ бас санахгүй. Амар л дотор нэг амар романтикмар санагдаад. Хайртай гэдэг үг хэрэг хэлэх үү? Өө хайраа ханаа гэл
хайртай шүү гэж. Хайртай шүү. Ханаа гээл. Тэгэл хайрыгаа бас ингээл харахаар бас хаяа бас өрөвдөн бас үнэхээр бас хүндлэмээр санагдана. Бас ингээл миний төлөө бас ингээл хүүтэн ингээл зогсоол. Тэгэл энэ бүхнийг ингээл даваад одоо ингээл сайхан юм ирэх гээл ах шиг байна. Би бас тэгж бодоолох шүү дээ. Сайхан үе ирж байна тий. Сайхан үе ирж байна. Хүмүүс ингээд хэмжээд амьдрал өөрчлөгдөх гэдэг нь шал өөр болох гээд ах шиг байна. Хадмууд ер нь хадмын харилцаа ирв. Хадмын харилцаа бас манай хүн бас юу аав нь сэлэнгэд байдаг. Бас ээж нь нас орсон тийм юм ба. Тэг ах хоёр ахтай, дээр хоёр ахтай. Хоёр ахтай бол үнэхээр сайхан харилцаатай байдаг. Бас Наранбаатар гуйтай бас сайхан харилцаатай аавтай бас ер нь харилцаа сайтай. Одоо тэгээд яг зөв спортоор хичээлж байгаа ялангуяа холбоодлын спортоор хичээлж байгаа хүмүүс жоохон одоо байнга толгойлгоо зөвхөлдөг те хэцүү гэдэг шүү дээ. Тэгээд бэртэл гэмтэлж авдаг баг. Тэгээд эхнэр бол санаа байнгын заваас бас жоохон стресстэй л байдаг хэлтэй. Одоо яана зодолж болов зөвхөлж болов гэл. Ер нь чи одоо маамаа эрэгтэй юу эмэгтэй юу? Эрэгтэй. Маамаага хэрвээ тулаанаар спортоор хичээллүүлнэ гэвэл чи хорих уу эсвэл хичээллүүлэх үү? Өөрийнх нь л ерөөсөө сонголт. Би бол хүний амьдралд бас орохгүй ухааны төрүүлгээс юу биеийн төрүүлгээс ухааны төрүүлдэг гэдэг. Тийм болохоор өөрийг нь ер нь за байсан шууд л хэлчихье. Одоо спортоор хичээлдэг ялангуяа бокс эсвэл холбоодлын спортоор хичээлж байгаа хүмүүс жоохон маанад болчдөг гэж ярьдаг штэ. Байнгын зохиосоор байгаад янз бүрийн удаа ойлгодог, техник гэмтэл сүүл дэлгэрдэг гэж ярьдаг штэ. Энэ тал дээр чи юу гэж боддог? Тийм байх бас магадaltaй. Тийм. Бас угаасаа эн чинь бол бас жоохон эрсдэлтэй. Эрсдлээс нөгөө кап авдаг хүмүүсийн жоохон спортлоо. Тэгээд үнэхээр тэр эрсдлийг даваад гарах үнэхээр каптай байдаг. Үнэхээр бүр ингээд ялаад бүр гоё ялчвал бүр илүү каптай байдаг. Тэр капыг мэдрэх хүн нөгөө төвчнээр гараад тэр ялтыг мэдрэх хүмүүсийн уухай ингээд сонсоод тэгээд тэр төвч ер нь бэлтгэл дээр ч вэ, юун дээр ч вэ тэр маанаг болох тэр мэр асуудал бол ерөөсөө асуудал биш. Үхсэн ч гэсэндээ нэг бүр харамсааргүй санагдана. Найдан чамайг маанаг гэж хэлж байгаа юм биш те? Тийм биш шүү. Зүгээр чи маанаг одоогийн байдлаар болоогүй л байна л. Тэгээ өөс тэгж хэлээгүй шүү. Зүгээр яг тиймэрхүү юм нөлөө байдгүй л гэж асууад байгаа байхгүй. Чамд тийм мэдэгдэхгүй л гэж. Тий бас хүн бас би мулталтаа бас нэг жоохон сайжруулах л өдөр болго хичээж идэв. Тэгсэн ч гэсэндээ бас нэг хай оногтчоод бас нэг цохиулчаад идэв. Гэтэ ер нь хүн яг зөв сайн бэлтгэлтэй явах юм бол ер нь маанаг ерөөс идэж болохгүй. Яг зөв бэлтгэл сайтай хүн чинь ер болно сайн хийн. Тэр хүнээсээ ер нь хамгаална. Энэ хөрөө угаасаа бага л юм жоох хөвч юм уу? Зодно үхээс л ер нь яахгүй шүү дээ. Яахгүй шүү дээ. Цохиулахгүй. Тэгээ одоо гэр нь хаана вэ? Гэр болохоор одоогийн байдлаар ногоон зөөр гээд Баян зүрхийн товчооны урхнараа хоруулын баруун хойд дэнж дээр уулан дээр жоохон хоол тий. Айгүй гоё гэхдээ агаар сайтай. Тий манай Амгалангийн дэшээ Баян зүрхийн дэшээ шүүг нь агаар гайгүй л тий. Арай салхи ихтэй байдаг. Тий салхи ихтэй. Алаах яг тэр хоёрын гол дээрээ гайгүй байдаг хэвгүй. Тий. Тэгээд одоо байшин дүү гэртүү. Би нэг хундаан цутгаад одоохондоо бол гэртэл байгаа. Ер нь байшин байрны гэсэн төлөвлөгөөтэй бас ажиллаж байгаа. Ер нь байранд орох хүсэл чанд байдгүй. Эхнэр бит хоёр бас хүмүүс ингээд дэмжээд ирсэн. Тэгээд ажил авъя гэд бас бит хоёр ингээд санал тавьсан байгаа. Тэгээд бит хоёр хоёулаа ингээд орчин. Тэгээд нэг албан байгууллагт ингээд орчгоор чинь бас нэг нийгмийн даатгал. Тий нийгмийн даатгал хамгийн чухал. Тэгээд нийгмийн даатгалаа төлөөд яг албан ёсны ажилд нь болчих юм бол нэг лизингээр байр авч болно. Тэр чинь ерөөсөө лизингээр байр авчвал зүгээр юм шүү гэд бит хоёр бас ярилцаад байгаа. Тэрийг бас агаарт нь зүгээр шүү малах хөвгттэй. Бас яг төвд ингээд өвлийн улиралд тэр байрыг байлгаж исэн дээр юм шүү. Одоо байгаа гэрээ. Үгүй тэр бол угаасаа би гэртээ байна л да. Тинжээж би бол хашаандаа бас зөндөө юм хийсэн байгаа. Мод зод тарьсан, читрны мод зод тарьсан. Тэгээ бас нэг амьдрах орчноо бас бүрдүүлээд бас яат. Төрөн бас нэг хальт хэлжсэн. Одоо кайф авдаг зүйлээсээ тэ тулалдаад бараг өгсөн чи яхаа өгсөн үгүй түрүү нэг тиймэрхүү юм ярьсан гэж манай оператор надад хэллээ. Тэгээд тиймэрхүү зүйл бас хитрхи эрсдэл дуртай ч гэсэн арай бас тэнтэх байхаа тий. Ерэн зүгээр.
Тулааны урлаг бол угаа хүндлэлээр дуусдаг. Тэгээд биднес ч юм бол яг чин сэтгэлээрээ бас бүх сэтгэлээрээ л угаасаа тэн дээр ч юм бол амар зодтолж идэг найзуудтайгаа ч байсан. Яг тэгж хооронд чинь биднес ингээд бие бинийг эвгүй зөхөд бас гэмтээ бас бүр нокаутанд ортлон зогссон ч бас бэлтгэл дээр бол байдаг. Гэхдээ үнэхээр яах юм бол би найздаа намайг алчлаа гэд үнэхээр би гомдол гарахгүй. Ягаад тэгэхээр өгч юм яаж байна? Хөөр Түү муу юм. Үгүй ер нь бол би бас яасан байсан тийм байх. Ер нь зүгээр яг сайхан үхэх гэдэг нь цаашаа зүгээр яг мэдээж янз бүрийн бэрхтэл гэмтэл авсан ч гэсэн мэдээж гомдол гарахгүй. Ирэх хүмшиг л гэж ярьж байгаа шүү дээ. Биднес нэг ямар ч хор санаагүй тэр нэг спортын төлөө биднес нэг бие биенээ хөгжүүлэхийн төлөө нэг тэгж идэг болохоор тэрнээс нэг кап авдаг хүмүүс цуглаад тэр жи дуртай юм хийж идэг болохоор тэр бол ерөөс надад бол санаа зовхон байхгүй. Айгуу гоё. За зайлглаа баярлалаа. Тэгээд ер нь бол манай ярилцлагын цаг нь өндөрлж байна. Тэгээд ер маань нэвтрүүлгийн хамгийн гэгээлэг хамгийн жоох өөх шиг цайлган тэм зочин байсан гэж би өвдөө бодож байна. Тэгээд ганц хоёр асуугаад ер нь ярилцлага хоёул өндөрлөе. Маань нэвтрүүлгийн хамгийн бас ер нь сүүлхэн авцсан асуулт байдаг байхгүй. Зөвүүн гэдэг үгийг бол бид их олон янзаар ашигладаг л да амьдрал. Тэгээд би яг зөвүүн гэдэг нэрийг анх өгч илаа. Тэгээд 2 жил хагас өнгөрсөн байна. 80 гаруй үдчин 80 эдэн ч орлоо. Тэгээд зөвүүн гэдэг үгийг бид бас гоё талаас нь ашигладаг болчих. Яа зөвүүн зөксөн шүү те. Зөвүүн нокаут байлаа. Гоё ярьдаг шүү те. Нэг бол яг зөвөр цөөхөн хувь нь институт зөвүүн муухай залуу битээ ярьсан марцдаг чинь юм уу тиймэрхүү нэг хандлагаар ашигладаг шүү те. Тэгээд гоё талаас нь харъя. Ийм гоё гэгээлэг залуутай ярьж байгаа юм шин. Зөвүүн гоё зүйл амьдралд чинь хамгийн гоё зөвүүн гоё зүйл тохиолдож исэн. Эсвэл хамгийн гоё зөвүүн гоё зүйлийг чи өөрөө шийдэж хийж исэн зөвүүн гоё шийдвэр юу байсан бэ? Та манай их бодноо. Тий. Би бол ер нь би сая энэ нэг календараа гаргаад бас би өөрөө нэг ер нь ингэж бас дотроо ингээд бодсон л доо. Би ингээд нэг мөрөөдөл ингээд зорилгоо тэгээ 2004 оноос хойш ингээд яваад ах уу. Ингээл яваад ах уу. Тэгээд би ингээл яваад байвал би наран туул дээр ингээл байгаа л явал наран туулынхаа ингээд зам дээр ингээд юмаа зараал ингээл наран туул дээрээс хүмүүсээс ингээд яагаад байв. Яг Монгол түмэнд дэмжээд ингээд байсан ч гэсэндээ үнэхээр дэлхийн хэмжээний энэ тамирчтай үнэхээр үтэж чадах уу гэж би өөрөөсөө асуусан л та. Тэгээд дэлхийн аваргын мөрөөдлөө ингээд биелүүлж чадах уу гэд. Тэгээд надад ингээд яхад үнэхээр хэцүү яг үнэхээр боломжтой л да. Би бол Монголдоо ингээд бас аварга болсон байна. Үнэхээр тэгтээ бас дэлхийд гарна тэр төгс зогчиг хэмжээнд үнэхээр яг тэр спортын төөлт нөр нэгдэг чинь бас өөр зүйл. Тхийн тулд би нэг өөрчлөлт хийх хэрэгтэй болсон. Тэр өөрчлөлтийн минь эхлэл энэ юм болов уу гэж би бодсон. Календар. Тий, календар. Би яг хүмүүсийн ингээ намайг дэмжээсээ би энэ бол яг би өөрийнхөө төлөө л би намайг ингээд хүмүүс ингээд үнэхээр мөрөөдлөө би хаяхгүй ингээд ямар ч байсан нэг энэ олныхоо дунд ямар ч байсан яваал байгаа гэдгийг би харуулах гээд. Үнэхээр та бүхэн ингээд намайг онцолж хараач. Намайг онцолж хараад бас намайг би дэмжих юм бол би хүнийг итгэлийг алдахгүй би бас хөдөлмөрлж чаддаг хүн шүү гэдгийг би бас үнэхээр харуулахын тулд би энэ календарыг гаргасан. Пан Азийн лавга ах энтрийн л календар эсвэл одоо нэг зураг нь ингээл гэрт байж идэг гэсэн те. Жохон бахад ингээд боксыг ингээд зогссон. Яг тэр шиг одоо айл болгоны гэрт бас асан шүрэн аваргын гой тийм зураг хөрөг байдаг шиг айлд бол бас их байд юм бэл. Яа тэгэхээр Монголын бахархал учраас яг тэрэн шиг ийм гоё бахархал нь болж айл болгонд ийм гоё календар нь тэгээ өөрөө хэвлүүлээд байхгүй хүмүүс хэвлүүлээд зардаг болоосоо гэж би хүсмээр байна. Тэгээд энэ бас их гоё зөвүүн зүйл байна. Би бас энийг гоё гэртээ хадгалж гоё дээрээ хамиртаа тавина. Тэгээд гоё календар нь яг зөв дуусвал гоё дараа нь ингээд бүтэн календаргүй зүгээр ийм гоё зураг яачмаар юм шүү. Гаргачмаар юм шүү. Хугацаа дуусна гэж байхгүй ингээд наачдаг тий. Тэгвэл бас гоё. Бас тэр талаар бодсон юм бас байгаа. Тий. Тэгэхдээ нууц. Тий. За энийг би 50000 төгрөг зарж байгаа гэж байгаа тий. Надад өгн бэлгэлэх гэж авчихсан тий. Тий, бэлгэлнэ. За би тэгэхээр мөнгөөр нь авнаа. За ягаад тэгэхээр бас одоо ашиггүй байгаа. Яг ашиг дээр очсон байгаа учраас мөнгөөр нь авнаа. За тэгээ энэ календарыг би энэ тавьчих. За тэгээ энэ болохоор насаараа
одоо манай Пүрвэгийн ус ундааг бөөний үнээр авах хэрэгтэй л үү? Тий. Усан даа. Гэтэ би одоохондоо ихнэртэйг үгүй манай ихнэр одоо бол ажиллаж байгаа л да одоогийн байдлаар. Гэтэ яг ажилд орохгүйгээч бас манай ихнэр бол яг хувьдаа бол яг бүрэн шийдвэрлээгүй. Тэгээ ажиллаа хийж л байгаа. Энэ хоёр бүс яг ямар бүс вэ? Энэ бол 2008 онд авч ирсэн миний хамгийн анхны 17 настайдаа би насан туршидтын бүр улсын Монгол каратегаас авч ирсэн би аврагын бүс. Оо, карате юутай чөлөөттэй их гоё суурьтай юм шүү дээ. Тий. Энэ болохоор яг би тийм зүгээр тэр карате гэж байгаа боловч зүгээр бүх төрлийн зодооны хүмүүс орлоо барилддаг хоёр холимогд босоо зодоонтой ерөнхийдөө. Холимог тулаан гэсэн үг. Тийм юмнаас би авч ирсэн. Ахнартайгаа ялаад 17 хоносноо насан туршиг байхдаа насан туршидтын тэмцэнээс авч ирсэн. Саяных энэ болохоор саяны MJ. Энэ болохоор MJ-ийн 2014 онд авч ирсэн. Тийм үү. Саяных чинь бүс үгүй лөө. Энэ болохоор сая болохоор зүгээр медаль тий. За тэгээд ийм гоё бүс медаль нь улам их болоод гоё тэмцээнд төрүүлэх байхаа гэж би одоо итгэж найдаж байна. За тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэгт ирсэн маш их баярлалаа. За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Тэгээд манай залуучууд анзаарсан бол их ганц хоёр зүйлүүд өөрчлөгдсөн байгаа. Би нэвтрүүлгийн агаар центр дээрээс хийдэг болсон. Агаар центр бол гурвалжингийн гүр даваад байдаг. Снукер бильярдтай их сая заал руу шийдэж хаарсан тий. Их гоё том саксны за мөн одоо маш олон гоё тэмцээн уралдаан зохиох боломжтой заалтай болсон. За тэгээд караокетэй, ресторантай, лаунжтай гэдэг ийм гоё бүрэн цогц центр буюу төв байна. Агаар центр гэдэг. За тэгээд энэ центр дээр хийдэг болсон. Хоёрт би алкогол пив уухаа болсон байна. Тэгээ анзаарж байгаа бол та нарт болоо гэж өглөөд өгдөг. Бас тэгээд яг үүндээ та нарын үгээрч биш л те ер нь ингээд хамтран ажиллах хугацаа дуусаад пив болсон шүү гэдэг бас би хэлмээр. За тэгээд дээрэс нь агаар центрээс мэдээж манай Тамирчинг, манай Пүрвэг өнөөдрийн хамгийн ийм гоё гэгээлэг ийм сайхан эвдрээгүй залуу Монголд амьдарч байгаад би их гоё баярлж байна. Одоо бараг 16 17 та залуучуудын хүүхдүүдийн охтуудын өвгүүдийн санааг бол би гүйцэхгүй бах. Тэгээд тийм айхтар бас хүүхдүүдээ байна. Ер нь бол тэр шиг ингээд тийм байхад 28 настай мөртлөө ийм хөөрхөн цайлган ийм хүүхдэрээ залуус амьдарч байгаад би их баяртай бахарч байна. Үнэхээр гоё хөөрдөж байна бас. Тэгээд манай агаар центрийн хамт олон ч гэсэн бас хөөрдөж байгаа. Тэгээд снукер бильярд тоглолтгоо. Бильярд тоглолтгоо. Зах дээр л нэг зогсчихсон уу? Зах дээр л шар улаантай ширээ мэрээ дээр тоглож. Айгуу жижигхэн ширээн дээр л яаж энэ айгуу том ширээл. Гоё тоглож бас сураараа их гоё эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна классик спорт. Эрүүл мэндэд яг хэрэгтэй гэхээр 1 цаг тоглоход 3-4 км алхаснаа тэнцдэг байхгүй юу? Гүйснээ тэнцдэг. Тийм гоё энгийн гоё классик спорт байгаа. Тэгээд снукер бильярд 3 цаг тоглож болно. Тэгээд дээрэс нь караоке дуулах дуртай юу? Гүст дууж чаддаг. За угаасаа л те харагдчихээн угаасаа. Өшигдөж байна. Тэгээд бас найз нөхдөдөө заавал дуулахгүй ч гэсэн гоё юм яриад суугаараа гэд ингээд 100,000 төгрөгийн эрхийн бичгийг үүсэндээ бэлгэж байна. Тэгээд ер нь бол эр хүн болгон бас алкогол хэрэглэж үдсэн байдаг баха 28 нас хүрсэн хүмүүс бол бас ууж үдсэн л байлгүй те. Сүүл хизээ бас алкогол хэрэглэв. Алкогол. Өстө санахгүй байна. Санахгүй байна. Тий. Алкогол хэрэглэхээр ер нь айсан эвдэрх үгүй юу? Би бас нэг 2008 оны шинэ жилээр нэг ууж ирсэн. 10 жил өмнө ууж ирсэн. 2008 онд анхны нөөг энэ бүсээ аваад за уугаад манай тий эвдрээгүй үстэй. Эр хүнийг сохтож ирсэн. Шинэ жилийн нөөг манай коммит сервис гэ шанц доож өгөлөө хариалт. Тэрний шинэ жилээр ороод тэр компанийнхаа шинэ жилээр ороод тэгээд тасарч байгаагүй бах те. Тасарч үйл үзээг бах те. Үгүй. Тэгээд бүр яагаагүй л ухаан хаалтаагүй. Гэтэ бас нөө тэр манай нэг найз уурчих гэ тэгээд агсан угсан тавьж байгаагүй үст амьдралдаа. Тэгсэн чи би бүр инээ төрөөл идэв л. Йой. Инээ төрөө тэгээд нөө хөөхөн согт. Зурагтны нөө яг ингээд нэг ийм юмны цаанаас ингээд хараад байгаа юм шиг. Яг ингээд яг ингэж хараад байгаа шиг. Дурангийн цаанаас хараад байгаа юм шиг. Дурангийн цаанаас хараад байгаа юм шиг болчтой билээ. Зөө. Тэгэл ерөөсөө инээ төрөөл бүр нэг л бүр ингээл би өнгөрөөл өөр. Тэгэл. Гэтэ бас тэрэнд амтшааг байна гэдэг чи их зөв шүү. Тэгсэн шүү. Бас их нэртэйгээ ер нь их нэр чинь танилцчихсан уу төрүүлж эсвэл манай Пүрвэ юм ярьж исэн юм уу? Ер нь Пүрвэ ихэлж юм дуурхааргүй. Би бас ер нь бас жоох. Би наран тулдах дээр юу ажилладаг гэсэн үг. Лангуу ажилладаг. Тэгээ би туслах ажилтай авсан. Зараар. За. Тэгээд ихнэр ирсэн. Тэр нь болохоор манай ихнэр 10 жилээ төгсөөд нэг сургуулийн сурагч ах ирж ирсэн. Дөнгөж 10 жилээ төгссөн нэг цууны амралтаараа.
нэг наадмны өмнөхөө. Тэгэхээр маш Тэгээд бороо мороотой үед. Их нэртэй хэрэг хайртай байна. Маш хайртай. Маш хайрн ингээ үзүүлч хэрэг хайртай. Хэрэг хайртай за үзүүлч. Хэрэг хайртай за. Зөндөө хайртай. За баярлалаа. Ийм гоё залууг, ийм гоё гэр бүлийг манай монголчууд маань гоё дэмжээрээ, урам хайрлаарай. Тэгээд урам хайрлна гэдэг нь хин нэгнтэй одоо тэр хүн дээр нь очиод сайн үс хийж байгаа бол ингээд ийм өгөөд зураг дарддаг биш. Хин нэгний камерны өмнө биш. Тэгж гоё туслаарай гэж би хэлмээр байна. Тэгээд бас муухай санаатай хүмүүс байдгийн шүү бас чам дээр янз бүрийн муухай зүйл хийх үе гэж найж байна. За. Ийм хөрхөө хүүхчиг залууг ашиглахгүй дээ гэж найж байна. Тийм учраас бас буруу зүгийг гоё ялгаж байгаарай. За тэгээд маш их том амжилтыг хүсье. За баярлалаа. Миний нэтгүүлд орсон хамгийн сайлган хамгийн хөөрхөн хүүхчиг зочин байлаа. За баярлалаа. Тэгээд монголчуудаа сандж гоё уриалга хэлвэл бас хийж болно нэ. Ооз. За Монгол төвнийхээ итгэлийг алдахгүй хичээж дэлхийн аварга гэсэн мөрөөдлийн төлөө тууштай хөдөлмөрлөнө. Тэг хөдөлмөрлөөд бас амжилт үзүүд баярлуулж явнаа. Сар шиндээ сайхан шинлээрэ гэж тий. Сар шиндээ сайхан шинлээрэ. Гахаа жилдээ маш эд хөрөнгө хураагарай. За тэгээд бүгдээрээ яг манай Хүрээгийн хэлдэгчлэн сар шиндээ сайхан шинлээд гахаа жил бол мэдээж гоё баяжхийн бэлэг тэмдэг, үрчхийн бэлэг тэмдэг тийм учраас их олон бас мааматай болж гэр бүлүүд маань их Монголын хөрсөг маш олон болох болтугай гэж. Дээрээс нь их гоё эд баялагч гэсэн өсөж дэвжиж амжилт бүтээлээрэж гэсэн дүүрэн байх болтугай. Энэ сар шинийн баяраар бас гарах дугаар нэвтрүүлэх юм байгаа. Тэгээд хамтдаа байсан та бүгдээ дахин баярлалаа. ТV телевизэн Зэвээрэ ток шоу маань Бэм гараг болгоны орой 22 цаг 10 минутаас гардаг 3 дахь өдөр болгоны орой 20 цагаас лайв хийж өчнөө сонгодог юм шүү. Хамтдаа өдөрт баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа баяртай баярлалаа. Баярлалаа.